Чамбасаар үзэгчтэй боловсролтой аягтай шоуны студийн манай ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн зоч маань United Group-ийн маркетингийн газрын хамтын төлөвлөлд оролцож байна гэж үзье. За, эхний оролцогч маань туршлагын мэргэжилтийн Батсэр гэж үзье. Дараагийн оролцогч маань PR мэргэжилтийн Андима. Гурав оролцогч маань октийн хүсэмжит залуу. Туршлагын мэргэжилтэн шин санаанаар оролцож байна. За ингээд өнөөдөр бас аягтай шоу нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн United Group маш олон гайхалтай төсөлбөрүүдийг хэрэгжүүлдэг хамт олонны төлөөлөлд оролцож байгаа та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэж байна. За тэгэхээр бол United Group-ийг бас товчхон өгүүлбэрээр бас юу гэж дүгнэх үү тийм ээ? Маш тийм чадварлаг, эрч хүчтэй залуучууд байдаг гэж би дотроо бас дүгнж явдаг юм Базрын хувьд. Устдаас дандаа төрөөж алхдаг компанид. Танай хамт олонны одоо яг онцлог нь юу вэ? Одоо та нарыг ажиллаа их үйл явцад бол маш тийм энэ бол бидний хувьд бол яг одоо тий стрессээ тайлах жаргал болж тэр ажилдаа оролцдог тэр хоорондоо ярилцж байгааг би бас сонсч ирсэн л та. Тийм шүү. Манай маркетинг ч ерөөсөө л нэг тийм халуун тоонд бусалж байгаа хамт олон шүү дээ. Дандаа шин санаа гарч идэг. Ер нь л тэгэл эрч хүчтэй үргэлж урагшаа. Тэг нэг дандаа дэмждэг тийм. За чи санаагийн хувьд бол 2017 оныг бас товчхон дүгнээд ярих юм бол бас их ажиллаар бас өрнөн жил байлаа шүү дээ тий. Тэг 2017 онд United Group маань нэлээд завгүй бас эрч хүчтэй ажилласаар өнгөрүүллээ. Тэгээд бид ямар ч хэлсэн том төслүүдэд хэрэгжүүлсэн жишээлх юм бол яг түн шиг шоутай хамтарч ажиллаа. Гэр интернет гэдэг цоо шинхэн бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж бас нэлээд амжилттай бас интернетийн үйлчилгээг Монгол орныхоо өнцөг болон бүрт одоо хаанч байсан хэн ч гэсэн хэрэглэх боломжийг бас хүмүүст олгосон. За тэгээд саяхан нэг ICT Expo-го бас амжилттай хэрэгжүүллээ. Интернетийн хамгийн өндөр хурд буюу 4G LTE сүлжээгээ бас орон даяар бас түгээсэн байгаа. Гэх мэтчлэн маш олон ажлуудыг хийсээр явж байна. Хийсээрч байх болно. Хийсээрч байх болно. За, ингээд аягтай шоу нэвтрүүлэг маань 4 үе шаттай. Нэгдүгээр үе шат дэлгэцэн анхаарлаа хандуулъя. Billboard Hit 2017. За, рэпер эмэгтэй дуучдын хамтын бүтээл хайр хөглөх дуу яагаад гэсэн 4 төрөл жанр байна. Эндээс бид бүхэн бол нэгдүгээр үед 9 нот таах хэрэгтэй байгаа тийм ээ. За нэг нот нь бол адрын нот байгаа. Тэр нотыг таасан бол шагналын эзэн болно. За 50 60 70 80 оноонуудаа оноо ихсэх тусам тухайн дуу бас хүндэрч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ магадгүй мэддэг дуу бол 80 онооны дуу танд ч гэсэн амархан байж болох юм тийм ээ. За ингээд дөрмийн дагуу хамгийн наан зогсож байгаа учраас Батсэр ноото сонгоно. Ногоон төслөөр дараа таахгүй бол нэг дуу таах хэрэгслээс өнжинийг дэвгэх юм артаарай. За хайр хөглөх дуу болсон. Хайр хөглөх дуу. Тэгээд 60 буюу 2 дахь нотыг сонголоо. Төслөөр гараа ойлгох юм гараа. За. Сонсъё. За, Кирластар, Андима. Камстаны хайрлыг чамаага. Супер баяргий. За, нэвтрүүлгийн маш гол төвлөг ихтүүлж байна. Андима өөртөө эхний 60 оноогоо авч чадсан. За, ингээд мод сонгох хэрэг Андима руу шийдчихлээ. За, Billboard-ийн 60-ыг авъя. Billboard 2017 шүү дээ хамгийн гол тийм ээ. 60 буюу 2 дахь нотыг хамтаа сонсъё. За, Кирластар музик Андима. Ed Sheeran-ийн Shape of You. Shape of You. Супер баяргий. За, бас оролцогчтой сануулна ихэд ногоон төслөөр хит чанга дарах юм бол компьютер маань мэдхгүй гэдгийг сануулъя тийм. Хит толстаж байгаа шиг дарна шүү. За, 100 оноотой болсон Андима. Мото сонгоно Андима. За, хайр хөглөхийн 70-ыг авъя. Хайр хөглөх дуу 3 дахь нот 70 онооны нотыг хамтдаа сонсъё. Андима. Яаж ийш үрнэ. Нагабора чамайг минь баадаг. Мөн үү? Супер. За, баяргий. За. Маш амжилттай манай хоёр оролцогч ирчүүдийг бол байхгүй болгож эхэллээ. Өргөжлүүлээ Андима. Тэгвэл рэпер эмэгтэй дуучдын 80-ыг авъя. За, 4 нотыг сонголоо хамтаа сонсъё. За. Чи санаа. Юу, татар хамтлагийн заяа, Кивигийн Ока. Дуулаарай. Онцгүй байна. Чиний сэтгэл хутлаа санагдаад байх чинь тэр үү. Супер баяргий. Тийм үү. Хамтдаа таамаглаа. Ахгүй байна гэдэг орон бүтээлийг чи санаа. Амжилттай тааж ихний оноогоо авч чадсан байгаа. За, чи санаагийн үед ямар төрлийн дуунд хөвчлэн бас сонсож
хөглөгдөж тэндээс мэдрэмж авах дуртай. Ер нь бол бүх урсгал жанрыг айгуу сонсох дуртай. Зохиолын дуунаас бустай. Тий. Яагаад зохиолын дунд дург вэ? Ер нь тийм нэг арай биш ээ. Яг хөвнөл одоо сонголт тийм ээ. За. Чин санаа нотоо сонгоно. За Бацэр гараа ойрхон байлгаараа чамаагүй дэмжээд гэлээ шүү. Ховдоо дэмжээд гэлээ шүү. Би юу яач вэ? Яагаад гэдэг нь айгүй сонирхолтой санагдаад байна. Яг ямар учиртайг мэдэхгүй. Гэхдээ яагаадыг бол сонгомоор санагдчихэв. Тэгээд яагаадыг 60-ыг сонгоё. За, яагаад төрөл жанрын хоёр дахь нот 60 онооны нотыг хамтдаа сонсъё. Шалтгаан яагаад гэсэн юм. Хурцаж болох юм. Би ингээ хоёр өрсөлдөгчтэй боломж олгож юм л та. Бацэр миний найз таа. Чи миний найз оноогүй байгаа шүү дээ. Таа. За энэ бол хайр яагаад гэдэг тоо байсан юм байна. За, нот сонгох их бол шин санаа хэвэр байгаа. Хэн төчтөр дарааг учраас. Оо за. Бацэрт болон боломж олгосон байхгүй. Одоо л өршөөлгүй би өөрөө дарнаа. За. За юу яач? Рэпер эмхтэй дуучдын 60-ыг гэсэн. За, 3 дахь нотын сонголоо хамтдаа сонсъё. Андима. Цэцэ нөгөө нэг хинтээ. Жадаш нэрээс амт. Цэцэ нэг хинтээ. Яагаад гэхгүй шүү. Тийм мэдгүй юм шиг авчихлаа. За, Цэлмөнтэй хамтар дуусна. Тийм Цэлмөнтэй хамтар дуусаад авлаа. Андима. За, байна. Яагаад гэхгүй шүү гэсэн чинь. Цэцэ яг Цэлмөнийг найраад байд юм аа. Татаа тунгаа шүү дээ. Яа, окей яг тэмцээ биш үү? Аяг таах тэмцээ шүү. За, киноны нэрийг хэлж авъя. Мэдгүй юм байсан шүү. Би мэдчихин даас нэр нь мэдэхгүй байна. Дууж болно шүү дээ. Хоёр. Үгэлдэг гэсэн. Боди энэ оноо боди. Болохоос амцаарчгүй. Баггүй. Яа. Найти. Яасан байх нь? Киноны онцлог авах нэ. За, андима очныг авах. Өшөө. Тэр тоошо. За, одоо Бацэр. Хайр хөглөх дууны хайр хөглөх дуу. Чам оноо ирэхтэй. 50. За, ингээд нэг нотыг хамтдаа сонсъё. Оо, анимон. Ач нөгөө юу ихгүй нөгөө. This анимон шүү. Үзэн шүүний анимон авдаг гэдэг шүү дээ. Анимон би яг таагчихсан байхгүй юм. Эцэг юу гэсэн? Басна дууг нь хэлсэн шүү дээ. Нөгөө л ээжээ бацраа. Хайр хөглөх дуу гэсэн байна. Хайр хөглөх дуу. Дууж одоо шүү дээ чи санаа. Тэ анимон. This is anemone гэдэг би таачихсан. Сэтгэл гэгэлзээд байна. Хаашаа ч юм бэ яраад. Тэр оноо хуугаад авчихсан. Супер баяргээ. 25 нь хуугаад авчихсан. Дарсан таах дүрмтэй учраас одоо хамгийн гол дөрүүлээ дарах хэрэгтэй таах хэрэгтэй. Энэ тарих нь хурдан юм. За энэ сүүлийн хоёр дуу үлдсэн байж шүү. Чин санаа нотоо сонгоно. За. Юу яач? Хайр хөглөхийн 80-ыг авчия. Юнтэл 80. За, дөрөв нотыг хамтаа сонсъё. Чин санаа. Гай самтлах доо. За. Гай самтлах. Хайр дурлимын дунд чи бүж хайрын бүжиг. Супер! Гадагшаа нэг зам студио маань нэгдүгээр ядын нотыг манай чин санаа та чамд хийсэн болсон байх баяргий. Баярлалаа. Хамгийн хялбар хаамтай үйлчлэгийг нэвтрүүлсэн байлээ. Хамт олонний зүгээс энэ гайхалтай гарын бэлгийг чин санаад азийн нотын бэлэг болгон өгж байна. За ингээд нот сонгох хэрэг. Сүүлийн нот чин санаа сонгоно. За энэ яагаад аюу зөвөн байгаа? Яагаад бас юуг нь сонгоч? 50-ыг сонгоч. За хамтдаа сонсъё. За Бацэр. Татар хамтлагийн яагаад? Супер баярлалаа. Яй.
Батрыг оноос яг Олимпиас медаль шиг баярлаж байна. За ингээд онооны мэдлэг танилцуулъя. Батрыг 50 оноотой. Альбимаа 102 оноотой. Чинсана 210 оноотой байна. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн энэчээр ажиллаж байгаа жижиг ном дэслэг Дэндэг хаан банкны хамт олон ингээд нэвтрүүлгийн 2 дугаар үеэр эргээд уулзъя. Аяг ташаа нэвтрүүлэгт эргээд авсан өөрсдөө нэвтрүүлгийн маань 2 дугаар үе ихэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зоч маань United Group-ийн маркетинг газрын хамт олонны төлөөд оролцож байна. Дахин амжилт хүсье. За. Батрыг ер нь ямар төрлийн дуу сонсох дуртай вэ? Машинд бол мэдээж бүгд л дуу сонсч явж байгаа шүү дээ, тийм ээ? Чиний машинд ихэвчлэн ямар дуу ашигладаг вэ? Янз янзын дуу яадаг. Ер нь дуу гэхээс илүү DJ нэрийн тийм сет медлийг сонсдог. Тийм хаус маус төрлийн. Тийм төрлийн. Тийм төрлийн сонсох дуртай тийм. Андимагийн үед миний хас яг чинснаа шиг зохиолын дуунаас бусдын нас сонсно. Тэгээд гадаад дуу бас их сонсно. Болдгийг сонсно, камертон сонсно, номын талдын фэн. Янз бүрэл. United Group-ийн хувьд саяхан бас 10 жилийн нодлон билүү? Нодлон тэмдэглэсэн шүү дээ, тийм ээ? 10 жил бас дараа өнгөрөх юм аа. Нэг л мэтгэд өнгөрсөн байж шүү дээ, тийм. Саяхан United Group байгуулагдаж байна гэж ярьж байсан бол 10 жил өнгөрсөн байна. United Group-т ажиллах гол багтал нь яг юу байдаг вэ, тийм? Мэдээж ногоон өнгө. Энэ бол маш том илэрхийлэл болсон. Одоо өнгөөр, тийм ээ? Ямар том одоо тэр дүр төрхийг илэрхийлж болдгийг бас том жишээ болсон гэж би бас боддоо шүү дээ. Андимагийн хувьд, тийм ээ? Гол багтлыг хариул United Group-ийн хамт олонны. За хамт олонны хувьд бол яг ирч хүчтэй залуу хамт олон. Тэгээд бүгд бие биенийгаа дэмжиж ажилладаг. Үзүүлж байгаа үйлчлэгийнхээ хувьд хамгийн бахархдаг юм нь бол одоо бол манайх одоо айл өрх бүрт хүрсэн байгаа. Тэгээ хувь хүн болгонд байгаа. Тэгээ одоо хүн болгоны нөгөө харилцаа холбоог тасдуулгүй хангаж байдагтай миний хувьд бол миний хамгийн бахархал. Тэгээ бас нэг бахархал бол миний маркетинг газрын хамт олон байгаа. Өргөлж бие бинийгээ дэмждэг. Тэгээд галзуу солиотой санаа гаргасан ч нөгөөх нь гүйцэтгүүлэх гэж одоо багаараа мэрийж ажилладаг. Тэгээд найз үедээ найз ээж чаддаг. Тэгээ ажил дээрээ бол бас хамтрагч байж чаддаг. Баярлалаа. Амьдралын найзуудаа олсон гэж би бол боддог энэ хамтаалнаас. Одоо ер нь United Group-ийн одоо тэр яг үйлчлэгээ үзүүлж байгаа нэг ч хүннээс ахгүйдаад бүх одоо хүн хичнээн хүн байт юм ээ. Ерөнхийдөө бол 1000-аад ажилтнтай. 1000 гаруй ажилтнтай. Хөдөө орон нутаг мөн бүгд ороод. Бүгд ороод 1000 гаруй ажилтнтай. За. За бүгд нэвтрүүлгийн 2 дугаар үед оръё. Ер нь бол 1 дугаар үетэй ер нь яг адилхан. Ганцхан зүйлээрээ ондоо таны сонгосон ноотын тухайн дугаар секундд багасаа авчих. 80 онооны ноот сонгосон бол секунд 79, 78 гэд хамгийн гол нь хурдан таах юм бол оноогоо авах нь шүү дээ. Тэ? Тааж явах үед нь багассан юм байна те. Тэгэл ноот нь ая яваад ихтэй секунд багасаа авчих гэсэн үг байхгүй юу? Тослоор дарах юм хамгийн бага оноотой нэвтрүүлгийг орхин хамгийн их оноотой нь онооны цагт дийлсэн болно тийм ээ. За ингээд 1-р үеийг их оноотой өндөрлсөн учраас чин санаа ноотоо сонгох ёстой байгаа. Ингээд дэлгэцэн анхаарлаа хандуулъя. 2-р үед Монголд хийт болсон гадаад дуу. Нүд хөмсөг сормоос. Минийх биш босдыг буруутай юу буруугүй юу гэдэг 4 төрлийн жанраас бид бүхэн 2-р үед 8-ын таахалтай байгаа. За чин санаа ноотоо сонгоно. За юу ч би оноо ихтэй болохоор ч жоохон бусдыгаа харж үзээд 50 онооныхыг сонгоё. Харж үзэж байгаа нэр. Чи наач Монголд хийт болсон гадаад дуу сонсъё. Сонгоё. Хэд кинот? 50. За ингээд нэг кинотыг хамтдаа сонсъё. Аделин. Хайрч ирлээ. Нэр нь. Дуулууд авна штэ. На нэр нь үлээ. Бүр ямар ч нэг ингэ тулгамд дээрсэн rolling in the deep. Зөпэн баяр уу за. За. Тулгамд ч 5 секунд алдтаарсан байж тээ тийм ээ. За ингээд бацэр ноот сонгоно. За Монгол хит болсон гадаад дуунаасаа. За тэгдэггүй яахгүй амтсан 13 гэдэг шиг явна шүү дээ одоо. 60-ын сонгоч. 60 буюу 2 дахь нотыг хамтдаа сонсъё. Эцтэй. Би юу? Яа, чи санаа. Юу?
Every day I'm shuffling. Dun 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 dun. LMFAO. Шаф. Party. Юу лээ? Зүг. Party rock. Зүг байна баяр үргэлж. Тийштэй. Нэр нь орж ирэхгүй байгаа шүү дээ. Нэр нь ерөөс орж ирэхгүй. За. Ингээд доо. Ноотон сонгоно чи санаа. За юу яач. За минийх биш бусдынх ч бас зөвүүн гэн те. Яа. Эндээс 60-ыг сонгоё. Минийх биш бусдыг 60 буюу 2 нотыг сонголоо амтаа сонсъё. Нөгөө нэг ааш хоёр хамтлагийн минийх биш чинь хүний дэжтэй лөө. Бара ширүүн асгаж байсан ч би ганцаараа зогсоод гэдэг мөн үү? За харамсалтай зүг байна. Тооны хан дээр нь юу үлээ? Хайртыг минь хайрлаж яваарай. Бараа шиг асчихсан би ганц. Үнэхээр минийх биш бусдыг. Юу ч бодоо өрсөлдөө нэлээд ойролцоо явж байгаа шүү. Хүн асагдана гэдгийг бити мартаарай. Би одоо ойрч байгаа. Ганди манатаа сонгоно. Ямар мод юм. Нүд хөмсөг сармаас гэдгээс сонсдог юм уу? 60 оног. 60. Нүд хөмсөг сормоос 2 дахь нотыг сонсъё. Чи юу вэ? За ганди манаа нийтэд сонсруу дарж байгаа. Нөгөө ийм юм шүү. Нүд хөмсгийг чинь харилдаг. Зүг байна баяр үргэлж. Боо гэдэг шүү. Би чарахгүй хийцлээ юм байна. Монгол улсын гарч жижигчин хөө гавьяатын дуусна. Нүд хөмсгийг чинь харъя л да. Ялч тэгээд одоо хөмсг рүү орохоор л сэт байна шүү дээ. Тийм байна. Энд чинь гидний үзүр мүзүр байгаа шүү дээ. Үсний үзүр лөө. Өсний үзүр. Буруутай буруугүй юу гэдгийг сонгочихлээ. За 70. 70 буюу 3 дахь нотыг амтаа сонсъё. За Яр харах чинь буруудаад байна. байна. Би бүр явах. Одоо би сонгоно те. Монголд чин санаагийн гарт ирсэн. За Монгол хит болсон гадаад дуу 80. Одоо жоохон том дуу байна. Гадаад дуу 80 буюу 4 нотыг сонсъё. За Westlife. Empty street, empty house, all inside my heart. Milo. баяргүй. Оо самдгийн байна. Тэгэхээр 80 оноогоос айх шаардлагагүй гэдэг сайн нотлоо шүү дээ, тийм ээ. За, нот сонгох хэрэг чин санаад гэрээрээ за. Надад нэг өгчөө. За Монгол хит болсон дуу дуусах чи 70. За, үлдсэн ганц нотыг сонголоо амтаа сонсъё. Юу вэ? Чин санаа. Gotta get that. Black Eyed Peas, boom boom pow. Супер! Энэ санаа ихтэй миний ажил ингээд өдөржингөө дуу сонсоод ажлыг яг тийм. Би яг нэг айдуу болсон гараа. За тэгэхээр энэ шинэ ID гаргах одоо янз янзын арга байдаг болоо гэж одоо бид нар телевизийн жигсэндээ одоо шинэ нэвтрүүлгийн санаа гаргах гэдэг юм уу? Одоо креатив үйл ажиллагаа явуулдаг штэ. Тэрэн дээр Unitel-ийнхний баримтлагдаг тактик гэдэг юм нэг аргачлал байдаг оо. Одоо шинэ одоо үйл ажиллагаа бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр шинэ ID хэрхэн болдог вэ? Ер нь бол бид хэд юу яадаг ингээд хуралддаг. Уралдаан зарладаг. Хуралддаг. Тэгээ хоорондоо яг ингээд багаараа сууж байгаад хуралдана. А тэгтээ хуралдахдаа тийм нэг одоо юу гэдэг бичиг цаасны яар за манай тэдэн намын баг хуралчиг бол биш ээ. Тийм биш. Айгүй тийм галзуу чөлөөтэй гоё хуралддаг. За хэдүүлээ яах вэ? Ийх үү одоо намар болж ингэнгүүт л нэг санаа гаргаж байгаа нэг босч ирээл ингээд тгийнэ бла 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 гэж баг тайд ч бас тэгж л бас одоо шинэ нэвтрүүлгийн санаагаа ярилцдаг баг те. Сууж босож ярьж явж ингээд сууж босож орилж хашгирч ингээд нэг тийм эмоцтой ер нь бол тийм хагас нэг тийм нэгсэндээ нөгөө би бол тэгж бод маркетингийн хүмүүс хагас бас нэг тийм жоохон урлаглаг ч юм уу те. Урлагийн үе шиг байдаг. Урлагийн бизнес одоо холилдсон мэдгүй одоо тийм бас нэг жор байгаа л бах тий. Нэг тийм болохоор нэг тийм жоохон crazy маягтай л ер нь болдог да. Тэгжээж л тэндээс гоё юм гарч ирдэг. За. Заримдаа ч бас шоуны ширээний араас шин санаа гаргахаас явд байдаг шүү гэж. Өө байдаг. За. Нот сонгох хэрэг чин санаа. За. 2 дугаар үеийн сүүлийн доо шүү. Сүүлийн доо юу? Яана. Хасагдсан уу? Бат зэрэг сэтгэл санаагаар унаад. Сэтгэл санаагаар хайрлаа. За юу сонгоч ээ? 80 оноо сонгосон дээр хаа. Тэг 80 оноо сонгоё.
Минийх биш бусдах гэдэг нь аяыг сонгоё. За, минийх биш. Бусдын төрөл жанрын дөрөвдүгээр нот 80 оног хамтдаа сонсъё. За, чин санаа. Би Чамаг анхтайны шохорхон. хүний Төмөнө хүний Сууд байна баг. энэ жоо ууртай байцаа би. Гараад гоо хэрэг болсон гайгүй. За. За ингээд таунд бас мэдээ төргий. За хаанбанкод ухаалаг аппликейшны хаанпэй тэсэр өөрийн фэйсбүүкийн найзууд болон гар утсны дугаараар дарыг ойролцоох байршлаар бол мөнгөө ерөөсөө төрөвчлээсээ ингэж мөнгө гаргаж ирэхээс хурдан шилжүүлдэг болсон байна. Энэ бол хаанпэй үйлчилгээ. Та хүмүүс цаг хугацаа хэмнээрээ гаргалтаа үйлчил сонирхолтой таахнаас хүсэж байна. Цаг хугацаа маш сайхан хэмжиж байгаа. За ингээд онооны байдаг танилцуулъя. Ингээд бат тэр 95 оноотой. Гандима 300 оноотой. Чин санаа 562 оноотой. Сайн нэвтрүүлгийн дүнгийн дагуу болоод одоо бат тэр маань нэвтрүүлгийг олж байна. Энэ хоёр гэсэн үнэхээр бас хайртай юм байна. Чи өөрөө гайгүй гэж бодоод байсан. Зургалтаар үзэхээр тааж байгаа. Яг Зургаар үзчихээд бол орц хоёр чад ондоо юм. Болгон шууд. Сайд нь Аделийн дуу муу гэсэн юм тааж байгаа. нийтийн дуу сонсгоо гандимаач би чи бүр ерөөс нийтийн дуу ч байхгүй Монгол pop ч байхгүй ингээд тэрний дуу гадны юм ингээд сонсоод үзсэн. За тэгэхээр чамаг өдрөөр харж байгаа хамт олон найз нөхөд гэр бүл чамаг сэтгэлтэй хүмүүст мэдээ бичиж боломж олгож байна. Бүгд нь хайртай шүү. Ажил үзье. Баярлалаа. За ингээд онооны шагналын эзэн бол мэдээж 562 оноогоор чин санаа шагналын эзэн болсон. Баяр хүргэе. Ямар шиг баярлалаа. Амар харт байг хараас. Баярлалаа. Yo цагаатаар бэлэг авчихраа айгүй юу гэж надад ирж байгааг нь мэдж байгаа шүү. Тэнгүүтээ зүтгэхээс өөр аргагүй байсан. Тэр шиг байх чинь танаа ороод байна. Яа, энэ манай их ташаа өдрөг маань 2 3 янзтай өндөрсөн өдрөг ерөнхий байцчир хамтраад байгаа хаанбанк иргэд уулзъя. Болсон байна. Энэ удаагийн төч маань Intel Group-ийн маркетинг газрын хамтлагийн төлөөлөлд оролцож байгаа маань. Гандима чин санаа сайн үзүүлээ. Чин санаагийн хувьд бас бодибилдингийн спортоор хичээлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Улсын аврагтаараа хүрэл медалийн бодол хангаж ирсэн санагдаж байна. За спортоор хичээлж байгаа юу? Энэ спорт ер нь хичээлэх тал дээр уриалга гаргаач. Ер нь бол анх энэ спортыг сонгох болсон шалтгаан шууд эрүүл мэндтэйгээ холбоотой л да. Анх Intel орж ирээд тэгээд айгүй их нөө суугаа ажил хийгээд таргалж эхэлсэн, илүүдэлжинтэй болж эхэлсэн. Турхан хүн чинь илүүдэлжинтэй болохоор их муухай харагдсан. Житэр үзээ гэдэг шиг ийм турхаа жижиг. Тэгээд за ямар ч зэн жиндээ анхаараа эрүүл мэндтэй анхаараа гээд фитнес төлөв тавьж эхлээд тэгээд хичээлсээр байгаа л олон сар жил өнгөрсөн олон зүйлээр хугацаар байгаа л. Ерөнхийдөө 4 жил одоо 5 дахь жилдээ хичээлж байна. Тэгээд ингээ хүн сайжраад тах тусмаа ингээ урамшаад тэмцээн уралдаанууд ороод яваад байдаг. Тэгээд одоогоор гаргасан ба хамгийн том амжилт нь улсын аваргын хүрэл медальтай. Тэгээд жоохон бэртэл гэмтлээс л жоохон тэмцээнэ жоохон завсралчаад байж байна. Тэгээд яг миний сонгосон шалтгаан шиг фитнес гэдэг зүйл маань хүний эрүүл амьдралын хэм маягийг одоо бий болгодог зүйл. Хүний зөв дадал, зөв хөвшил тэгээд энээс үүдээд эрүүл одоо бие эрүүл хамгийн гол тийм гоо сайхан эрүүл биетэй хүн эрүүл биед саруулах оршин гэдэг чинь эрүүл биетэй хүн юу ч бүтээдэг. Тэгээд тэр зүйлийг өгдөг спорт учраас эрүүл байхын төлөө энэ спортыг сонгоорой. Тэгэхгүй манай залуучууд юм six pack-тай болж ингэж нүцгэн зураг авахлыг яа фитнес рүү тавьж байгаа залуусаас их байгаа. Өөрөөр байгаа. Тэрнээс илүүтэйгээр эрүүл амьдралыг сонгоорой л гэж одоо уриалмаар байна. За бүгд гол ажилдаа оръё. За нэвтрүүлгийн маань 3 дугаар үе бол эхний 2 үеэс бол нэлээд ондоо. Энд надад 5 дууны агуулга байна. 3 оноо авсан нь ялагч болно. Хамгийн ихдээ 7 хамгийн багадаа 3 нотыг хоорондоо хаялцаад таах эрхийг хамгийн бага нот хэлсэн нь авах боломжтой. Эхний дууны агуулгыг уншлаа анхааралтай сонсоорой. Чи бид хоёр оройтож учирчээ. Үүнээс эрт учирсан бол чамайг хайрлаж эрхлүүлэх байсан байх та би. Чамтай байхдаа тайвширч
жаргалыг мэдэрдэгч бурхны бэлгнээс нүүр буруулъя. Баяртай. Гинэ. Энэ одоо яг юу ч яриад байгаа гэж. Шууд таах юм одоо. Одоо юу ч ноотойгоо тоог хэлэх ёстой. Чин санаа хамгийн ихдээ 7, хамгийн багадаа 3. Би хэлж хэлээ. Тэ, чи их оноотой 2 дугаар юунд дөрсөн учраас. За 4. 4. Дөрөөр сонсч болно. Чин санаа таахгүй тийшээ оноо явна шүү дээ. Ааха. За, ингээд чин санаагийн 4 нотыг хамтдаа сонсъё. Өг болов уу? 4 нот. За хэл. За таач. За. Зүгээр утгыг бодвол нөгөө нэг гайс хамтлагийн нууц амрагтай бүхэн зориулав гэдэг. Иш байна. Өөр хөлбөр байхгүй. Тэгвэл юу? Харангуй. Иш байна. За бууштай. За энэ бол болдын нулимснаас харамлсан хайр байжээ. За ингээд гандимаар үнийг оноочлоо. Ер нь нот баг багтэр эвгүй байгаа. Одоо дээр бол орох магадлал бол маш их байдаг. 6 дээр 7-оо сонгож. Яа, хоёр дууны агуулга. Орчин үед энэ зүйл хүн бүрийн хэрэглээ болсон байна. Энэ зүйл амар хосыг учруулдаг зууч юм байна. За. Ингээд зүйл оноо авснараа нотныхоо тоог гандимаа хэлэх ёстой. Амар хос учруулдаг. За 6. 6. Би багыг хэлж болов. 3-аас таах хэрэг авч болно. Эсвэл 6-аас бага хэлж болно. 6-аас бага хэлвэл таах хэрэг авах. Аа, яг үнэ. За 5 явууч. 5 багасгаж болно. Шууд 3 гэж хэлж болно шүү дээ. Шууд таах хэрэг. Хамгийн бага нь 3 учраас. Чи юу вэ? Надад өчөө. 3. 3. За ингээд хамтдаа гандимагийн 3 нотыг сонсъё. Та. Би шууд таахаас та. За. Камертаны гар утас шүү. Супер баяр үргээ. Амраг хот хоёрыг учруулж тийм ээ зууч болж ийн гэхээр болоо. Аалтан зууч гэдэг тийм. Зууч. За тооны харьцаа 2 тэг байна. Анхааралтай сонсоорой. Хүн бүрт үнэнчээр хайрлах хүн гэж бий. Түүндээ үнэнчээ амлаж, гунигалчих вий, эмзэглчих вий гэж санаа тавина. Тэрл хүн өөрт нь үлгэрийн дагн мэт санагдана гэснэ. За. За сүүл оноо авснараа гандима нотныхоо тоог хэлнэ. 6. 6. Чин санаа 6-аар нь таалгаж болно. Таалгаж. Гандимагийн 6 нотыг хамтдаа сонсъё. За ер нь бол ороод ирлээ тий. Энэ миний хортог шүү. 3. Одоо чи 2 оноотой байгаа ч жоохон дээрлэх нэ. 2. Надад яаж ч сонссон чинь бат зүхийн л дуусан дуу санагдсан. Номтаас тийм биш үү? Тастай бацгүй юм. Биш байна. Үлгэрийн дай. Дахиад нэг хэлбэр байна уу? Байхгүй бол Байхгүй. шин санаагийн оноо оллоо. За харамсалтай нь энэ бол харич харих санаад ирсэн үү? Би бас мэдгүй байна. Баяр цэнгэлийн санахтаа. Тий. За ингээд тооны харьцаа 2-1 болсон байна. За дараагийн дууны агуулга. Хувь заяа бид хоёрыг хурдан салгаж чамайг би орхиод явлаа. Сүүлчийн үсэл чинь намайг уйрааж гониг үлдээлээ. Эцэст нь чиний тухай дуул надад үлдлээ. За ингээд сүүл оноо авсан учраас чин санаа нотныхоо тоог хэлнэ. 3 нот. 3. За бараг шууд ороод ирсэн юм болов гэж би бас дүгнж байна. Хамтдаа чин санаагийн 3 нотыг сонсъё. Камертаа явах цаг боллоо. Супер баяр үргээ. За. За ингээд тооны харьцаа 2-2 болсон байгаа. Энэ дууг таасан нь 100 мянган төгрөгийн эзэн болоод цаашдаа 4-р үед сая төгрөгтэй өрсөлдөх хэрэгтэй болно. Анхааралтай сонсоорой. Чи бид хоёр уулзаж хайрын үгээ ярилцаж суuna гэдэг зүүд мөрөөдөл мэт хизээ нэгэн өдөр бодит болох болно. Чинийхэн над руу хараад нэмсэглэх тэр өдрийг тэсэн ядан хүлээж. Наагс. За сүүл оноо авсан учраас чин санаа нотыгоо тоог хэлнэ. За 6. 6. За би 3. Шууд таах хэрхийг авчи тийм ээ. Таахгүй чин санаа ядан штэ. Аха. За ингээд гандимагийн 3 нотыг хамтдаа сонсъё. Би болохоор шууд л батсан. Зүудний учраас оюун төлхөр хаян хэр баярын гэж Супер баяр үргээ.
За ястаа бяраараа аваргах гэж чинь автомобилтэй чинь уурлаг Үнээр мундаг байлаа. Үнээр мундаг байлаа. үнээр мундаг баярлалаа яавч. За ингээд манай аягта шоуны студийн маань 3 дугаар ядагчаар Гандима тодорлоо. Дахин баяр хүргье. За тэгэхээр бас маань студийн хэмжээ ажиллаж байгаа Хаан банкны талаар стафын дээр том мэдээлэл өгье гэж байна. Хаан банкны интернет банк ухаалаг банкны хэрэглэгчдэд Хаан банк ухаалаг аппликейшн апдейт хийж шууд хэрэглэх боломжтой шүү гэдгийг хэлье. Хэрвээ харилцагчдаа бүртгүүлээгүй бол Хаан банкны өөрт ойрхон салбарт очиж хүсэлтийн маягт бүгдийг хэрэглэх боломжтой шүү гэдгийг стафынд бас мэдээлэл болгон хүргэмээр байна. За ялангуяа Хаан Пэй үйлчлэгээ бол хамгийн богино хугацаанд Facebook-ийн найзууд болон гар утсны дугаараар ойролцоох байрчлаар богино хугацаанд мөнгө шилжүүлэх үйлчлэгээ нэгдсэн байна. За ингээд чин санаа бол нэвтрүүлгийг одоо хүчтэй өрсөлдөгч байж чадсан. За Гандимаг бол таахгүй байх гэдэг дээр бол 99% найдвартай зогсож байгаа шүү. Гэхдээ торгон тэр хувийг ашиглаж чадлаа. Тийм ээ Гандимагийн хувьд. Ингээд чин санаа бас телевиз үзэгч болон чамаг үзэгчтэй охид үзэгч болон хань нөхцөл үүсгэж хэлчихсэн юу? За тэгээ бүгд арч хамгийн сайн сайхан ирүүлээ. Тийм өрөө. Тэгээд би чадлаараа хичээсэн шүү. За тэгээд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан боловсрол суулгын хамт олон бүгдээрээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ажлын өмнө ажиллая. За баярлалаа. Тэгээд аягта шоуны студийн төгсөрлийн 4 үеийг ингээд дуустал түр баярлалаа. Аягта шоуны студийн маань төгсөрлийн 4 үеийг эхлэхэд бэлэн болсон байна. Хай дөрвийн төлөө өрсөлдөхөөр Гандима төгсөж байна гэсэн. За, Гандимагийн хувьд клип хэр үздэг вэ? Клип бол яг үнийг хэлэхэд тийм сайн үздэг. Яг хөө бид нэг ажил дээр чивчээр ингээ байнга дуу сонсоод тэгээ ажиллаа хийж идэг учраас байнга нөгөө нэг дэлгэцэн дээр клип гаргаад үзээд тах боломж идэг. Гэтэ яг хөө мэдээж үзэн сонирх нь мэдхээр клип бол асуудал байхгүй мэднэ. Мэдхгүй бол бас хэцүү байдаг баг л та. Мэдхгүй бол мэдгүй. За 60 секундын хугацаа байгаа 8 клип байгаа. 8 клипийн хамгийн гол нь дууных нь нэрийг хэлэх ёстой. За. Тий. Хэрвээ мэдхгүй бол алгасж байгаад үлдсэн хугацаанд бодох боломжтой. Хугацаагаа бас хуваарлаарай гэж хэлмээр байна, тийм ээ? За. Дууныхын л нэрийг хэлэхгүй бол угаасаа хамтлаг дууч нь гарч ирж байгаа юм чинь. Тий, яг үнэ. За, эхлэх үү? Эхлэе. Анхаар цаг явсаа. Ой 3 охины сүүлийн клип байна. За нэрийг бас мэдэхгүй байна уу? Хайр. Алгас. Хайр яагаад? Хайр. Ирдэ. За бишээ. Энэ чи юу? Чи дурлцсан байна. За пост чи дурлцсан байна тийм. Уучрсан мэсгэ. Зүг байна. Яа. Сая агимагийн тань тийм байна. Чи миний хайр дурлал бурхан мэдгүй байна. Алгасаа. За дараагийн хасар экүдэ би чиний хайр. За зүг. Мэдгүй би чиний хайр. За ука. Яна мэдгүй боловч. Их саран. Яа мэдгүй байна. Алгасаа. За. Энэ чи нөгөө Чеснагийн тоглолт хэлсэн биш үү? Юу лээ? Санаа юу лээ? Аутлоо хэлгүй сэтгэл. Хэлгүй сэтгэл. За зүг бай. Ариунагийн хайр яагаад л. За гэхдээ 8 клипээс 4-ийн таасан 50% амжилттай. За ингээд манай аягта шоуны нэвтрүүлгийг ялагч болсон Гандимада 100,000 төгрөгийн гартуудыг баяр хүргэе. Замун нэвтрүүлгийн эрхлэгчээр хамтаа ажиллаж байгаа. Дахин банкны үйлчлэгээр тэргүүлэгч Хаан банкны хамт олонний гарын бидэг. Гардуулж байна. Баярлалаа. За мэдгээд ишүүлээ. За. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт надтай хамт оролцсон Санаа Баалын хоёртой болон намайг таньдаг бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ боловсрол сувгдлын болон ивент техник Хаан банкны хамт баярлалаа. За баярлалаа. Маркетинг бас манай ивент ажилласан шүү. За манай аягта шоуны нэвтрүүлгийн дугаар өндөр дэвшэн дараагийн дугаар хүртэл. Бай бай.